ингээд бүх анализуудыг ингээд хийгээд гаргаж ийсэн. Тухайн үедээ бас л бөөн шүүмжлэлд орж ирсэн л да энэ нөхөр одоо яагаад ингээд байгаа өстой харагдаач өөрийнхөө байж байгаа гэл нэг юм тайрдаг. Тэгээ өнөөдөр яг 5 жилийн дараагаас уу хүн болгон энэ 5 толгоос ямар нэгэн байдлаар хувьцаач гэдэг юм уу, хувь хишгч гэдэг юм уу хүртнэ гэдэг юм хүлээлтүүд үүссэн байхгүй. Тэгээ энэ хүлээлт үүсээд ингээд одоо ингээд байгаад байна гэдэг чинь нэг хүлээлт чинь эргээд нэг тийм хариу байх хэрэгтэй шүү дээ. Энэ 5 толгоос орох гэж байгаа та бүхний тэр хүлээлт бол бүтэхгүй шүү. Энэ бол улс төрчдийн одоо залмих байсан шүү гэдгийг л одоо би бараг энэ хэдэн жил чи ярьж байна да. Одоо тэгээд бас байгаад байгаа юм уу? Одоо яг л одоо энэ 5 толгой бол өөрөө ямар нэгэн байдлаар тэр хөрөнгөний бирж дээр гараад эргээд энэ 2.7 сая хүнд одоо ашиг орлого өгнө гэдэг бол өөрөө худлаа л байхгүй юу? Анхнаасаа тийм зохион байгуулалтаа хийсэн одоо ч гэсэн тийм л байж байгаа. Энэ бол үнэхээр одоо яг ингээд шалгадаг газрын шалгаад үздэг хүмүүс нь үзээд ингэх юм бол энэ маш том гэмтэргийн шин чанартай ийм асуудал юм байна. Тэгээ өнөөдөр манай хуу шүүх маань ямар байгаа вэ тийм ээ энэ байдлыг шалгадаг байгууллагууд нь ямар байгаа вэ гэдэг ингээд яривал их юм бий л дээ. Тэгээд энийг мэдээж ингээ ярахаар эргэл одоо хэвлэл мэдээлэл тэр дөрөв боогдсон баригдсан байж байгаа нөгөө мөнгөтэй босоод. Нэг ярьдаг нэг нөхөр байгаа даа. Энэ нөхөр бол ингээд өөрөө нүүрсний ордгоо болоод оролцож чаддаг бол ингээ хордоо яриад идэм аа гэх ийм хэлбэрээр одоо ярьдаг. Тэгээд ийм л байгаа юм л да. Тэгээ бас өнөөдөр танаа телевизээр бас энийг яриад шууд орондоо ярьж байгаа гэдэг бол бас нэг том боломж юм ба. Тэгээ мэдээж энийг ярихаар нөгөө нөхөр чинь нөгөө юм ярьж байна гэдэг юм ярих тодорхой хэмжээний бид нар чинь 40 минут байдаг лөө. 40 минутанд бол тодорхой хэмжээний баримт фактуудыг харуулад ингээд нэг яриад үзэх үү. Тэгэл үзье гэж одоо бодож байна. Тэгээд энэ одоо сая одоо юу юм дэ нэг Германы ерөнхийлөгч огцорлоо шүү дээ сар гаруй. Зүгээр л тэр орон сууцны зээлний хөнгөлөлтөй нөхцөлд өөрийгөө хамааруулсан байна л гэж нөхцөл. Тэрийн нөгөө нэг 4 дахь засаглал гэдэг хэвлэл мэдээл шар сонингууд нь гаргаад тавьчихсан. Тэгэл нэг канцлер нь хамгаалах гэж үзээд болохоо байлгангууд нь тэгэл явуулчихж байгаа байхгүй. Тэгшин зүгээр орон сууц аваагүй шүү дээ. Орон сууцны зээл авахдаа эргэн оюун чимэгт өгдөг нөхцлөөс хөнгөлөлтөй нөхцөл авцсан байгаа. Тэгээ экономик класс нисчээснээ найз нь бизнес класс руу оруулсан гэх. Ийм юмар л огцрол одоо яваад өгч байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр энэ яриад байгаа юм бол энэс бол хэд дахин том 2.7 сая хүний хэдэн жил хуурцсан ийм юмыг одоо ил гаргаж ярих л нэгэн оролдлогоодын нэг юм уу даа л гэж одоо. Би одоо ингээд яг засаг ардын арчилсан намынхан засгаас гарахын өмнөхөн таны хэлжсэн үг энэ тэрийг бол санаж ин л да. Ингээд энэс хойш бол яриа л дээ. Тэгээд та яагаад тийм жоохон гутран нөгөө нөхөр ярьж гин гэж бодох үедээ гэдэг байгаа. Тэгвэл өнөөдрийн яриа юугаар онцлог болох хэвтэй юм. Би бүр гайхчихлаа. Гэхдээ яг одоо ингээд яг энэ талаар ярьж байгаа хүмүүс бол бүх хэвлэлээр цензурлагддээ шүү дээ. Ер нь бол хоёр юм бол Монгол улсын засгийн газар хэвлэл мэдээллийнхэнтэй гэрээ хийсэн. Монгол улсын засгийн газар болохгүй гэдэг. Нөгөөх нь МСС-тэй холбоотой бүх охин компани янз бүрийн компаниудтай холбоотой гэрээ юу муу мэдээнүүдийг гаргахгүй гэдэг. Тэр бата нэрсүүдийг ингээд чагсаагаад ийм юм хүмүүс юм болохгүй. Хэрвээ муулах юм бол мөнгөө буцааж авна, мөнгөө торгуултаа авнаа гэх. Ийм гэрээ хийж байгаа байхгүй. Тэгээ энэ тохоо ярьсан. Одоо шинэ тэр эдийн засгийн форум дээр бол тэр Монгол банкны дэд ерөнхийлөгч Золж Жаргал бол маш тодорхой ярьсан шүү дээ. Тэгэл юуг нь хасгаалаач гэдэг ч юм уу. Тэгээд ярьсан ярианууд ингээд тэгээд хаяг интернетээр ороход бол маш их тийм бүдүүлгээр тайрдаг барьдаг одоо ийм юмыг л хэлээд байгаа юм л да нөгөө нөхөр гэдэг. Тэгээд за энийг яг харах юм. За тэгвэл ерөөсөө шууд 5 толгой ирээдүй маань одоо бид бол хүлээгээл байж байна. Өнөөдөр 5 толгой хариуцсан ажиллаж байгаа хүмүүсийн тухай ажил эхэлж явж байгаа тухай мэдээлэл бид нар үзээ сууж байна. Яагаад бүрхэг? Та яагаад энийг ингэж хэлээд байна? 5 толгойн орд нь өөрөө одоо бидний яриад байгаа тэр 2.7 сая хүний хүлээгээд байгаа орд нь өөрөө өнөөдөр ашиглалтанд ороод хөдөлгөөнд ороод хөрөнгөний бирж дээр гараад дэд бүтцэн шийдэгдээд явж явах ёстой гэдэг юмыг би яриад байгаа. Өнөөдөр энэ хоошоо тавигдсан. Уг нь явах ёстой шүү. Зөрүүлээд урд нь яасан нөгөө ухаан худгийг аваачаад хууль бусаар хууль дүрм журам тогтоолж өрчөөд ухаан худгийг төрүүлж явуулаад хөрөнгөний бирж дээр
юуг нь харагдаж байгаа. Бидний ойлгож байгаагаар бол эн чинь бол тэр 5 толгой гэдэг ордын нэг хэсгийг өгсөн. Өөрөөр хэлэх юм бол эн чинь том орд байсан 4% гэж яриад байгаа үстэй. Тийм. Тэгэхээр наа чинь хүмүүс толгой нэргээд байгаа байхгүй. Нэг том 5 толгой гэдэг байсан нь 96% нь улсад өгөө 4% нь авчээ гэдэг. Тэгэхээр эн чинь би одоо нөгөө нэг баримтгээ яриад байгаа нь энэ байхгүй юу? Ийм одоо 2007 оны 2 сарын 6 өдрийн 27 дугаар тогтоол гэж байна. Монгол улсын их хурлын тогтоол байна да. Энэ дээр үжилсэн гэхээр ийм тухай хуулийн 8-1-ийн 4 зааснаар тогтоох нь энэ тогтоолын 1-р хавсралт заасан ордыг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордод хамруулсуваа гэд. Он сар өдөртөө би энийг л өөрөө ингэ зохиож бичихгүй шүү дээ. Ингээд яаж. Тэгээд 1-р хавсралт гэдэг нь юу вэ гэхээр 5-7 орд гэж энэ ордынх нь нэр байна. Том орд. Энэ дотроо тайлбар гэдэгт нь 5-7 ХК энержи ресурс компани Дайцокогийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөцөн тогтоосон талбайг хамааруулнаа гэж байгаа юм. Тэр энэ стратеги орд мөн байна уу? За стратегийн ордыг мөн байгаа юмыг тустай ордууд байгаа байхгүй 6 юм лиценз. Тэгэхээр энэ ордуудыг барахтаа 96% өглөө 4% нь авлаа гэд ингээд авцсан. Уг нь бол өөрөө эн чинь тустай гэд ингээд бүр ингээд нэр цагаад ингээд тавьчихсан байгаа. Тэгээд хэрвээ стратегийн ордыг хувийн хвшлийнхэн хөрөнгө оруулах юм бол 50-50%-аар одоо эзэмшнэ гэд бас тогтоолтой. Тэгээ ийм юм болоод яваад байна гэдгийг л яриад байгаа юм л да. Тэгэхээр энэ хурлын тогтоолыг бол хэрэгжүүлэх ёстой юу? Ёстой. Энэ юмнууд чинь бүгдээр ингээд цаас одоо юу гэмт ингээд бүгдээр л ингээд нэг цаас маасаараа л ингээд байгаад байгаа юм л да. Тэгээд түрүү хэлсэн энэ стратегийн ач холбогдлохыг 5 толгой нүүрсний орд, оюу толгойн зис алтны ордыг хамтарч ашиглах гэрээг одоо 2008 оны 12 сарын 4-нд Монгол улсын их хурлын тогтоолгороо засгийн газарт энэ оюу толгой 572-ыг зэрэг одоо гэрээ хийгээд хамтарч ашиглаа гэсэн ийм тогтоол гаргацсан байна. Тэгээд оюу толгой нь яваад 5 толгой нь ямар нэгэн байдлаар одоо хүртэл яваагүй л үлдсэн байгаа. Энэ хооронд нөгөө хууль бусаар гэж яриад байгаа ухаан одог нь бүх хөдөлгөөнүүд нь хийгдээд явцсан байна. Энэ хоёр чинь нэг байрлалтай газар шүү дээ. Тэгэхээр юу гэж нэхэр уг нь бол энэ тогтоолоороо ингээд засгийн газарт үр өгснээр дагав бол 5 толгой нь оюу толгойтой зэрэг яваад ухаан одог нь нэг засгийн газар 50-50-аар ячдаг юм ингээ гэрээ хийгээд явах ёстой юм байсан л гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр юу гэж нэхэр ухаан одог нь өөрөө нэг хэдхэн хүмүүс байгаа даа ш. Төрүүлээд энийг аваад энийг төрүүлээд хөрөнгөний мэржээр гаргаад ирэнгүүт нөгөө том 5 толгой гээд бидний хүлээгээд байгаа юм чи үнэлгээ нь унчиж байгаа байхгүй. Тэгэхээр би энэ дээр ганцхан юм байна. Энд тэгээд тэр хідэн хүмүүс гэдэг чинь маш зохион байгуулалтаар ажиллаад ингээд гаргацсанд нь 5 толгой гэдэг юм хөдлөх ёстой засгийн газар нь хөдлөг юм биш үү? Хэн дотор нь та байсан шүү дээ. Харьяаллынхан сайд нар байж би дэд үтсийг хариуцсан сайд байсан. Энэ дэд үтсийг одоо юу гэдэг хамгийн их ярьж одоо энэ ажил дээр явсан хүн чинь би одоо өөрийгөө гэж боддог байхгүй. Яг бүх юм баримтаараа байж. 5 жилийн өмнө нарийн царигтай юу төмөр цамууд гэдэг одоо ардсан холбооныхан бид нар чинь янз бүр талбай малбай дээр ярьж тэрийг зогсоолгоод одоо яаж нэхэр улс өөрөө төмөр замаа тавих ёстой. Яагаад гэвэл улсын төмөр зам нь ингээ байгаа тохиолдолд хувийнхан энэ улсын төмөр замаар ачаагаад зэн. Тэгэхгүй хувийнхан төмөр зам тавьчихаар улсынхан энэ тарифаар төмөр замаар чинь ачаагаа зөөнөөд тэгэхээр өөрөө хувийн одоо уурхатай би улсын уурхатай өөрөө төмөр замаа тавихаар би өөрөө чинь төмөр замаар явах чинь тарифын өрсөлдөөн гарна. Би өөрөө надад үнэтэй тариф өгнөд. Миний үнэтэй би өөрөө чинь үнэтэй тарифыг авч байгаа юм чинь нөгөө хят чинь нэг зах зээл байгаад шүү дээ. Хятадтай нөгөө юм ярихаар өөрөө чинь хөнгөлтөө тариф байгаа учраас миний нүүрс борлогдохгүй л байхгүй. Улс өөрөө стратеги гэж ярьж байгаа юм бол стратегийн төмөр замаа тавиад дараа нь хувийнхан тэрүүгээр төлбөрөө төлөөд гарна. Гэхдээ нэгд улс байна. Яагаад гэвэл стратегийн гэж хэлээд 2.7 сая хүний амьдрал ахуйд зориулна гэд тогтоол гаргацсан байж. Ийм л зөрчил байгаа даа байхгүй. Тэгээд энэ төмөр замыг чинь явуулах гээд сүүлдээ өөрөөсөө мөнгө гаргаад нөгөө төмөр замын компаниудад нь одоо урайлаа тийм ээ их орныхоо төлөө мөлөөгээд нэг 4 компани оруулсан хөрхөд өдөр чинь нэлээд ажиллаад одоо хүртэл мөнгө аваагүй. Ямар нэгэн байдлаар инээж байгаа л мөрөн дээр алга за болно гэсээр байгаа л энэ ажлыг гацаад ирлээ байхгүй. Ер нь бол хүсэхгүй байна л гэсэн үг. Нөгөөдүүлэх нь юм л явах хэрэгтэй. Энд нь өөрсдөө сонирхол байж байгаа. Өнөөдөр ихэнх сайд нар энэ компаниас хувьцаа эзэмшдэг.
тэр MMC гэдэг одоо тэр хөрөнгөний бирж дээр орчин тэр хөрөнгө оруулалтын мэдүүлгүүд дээр байж л байгаа шүү. Тэр эрчим хүчний сайд зоригтно байна. Хувьцаа эзэмшдэг. Бараг сайд нарын тал нь өнөөдөр MCS-ийн барьсан байшинд гүгээд орцсон байна. Мөнгөөрөө төлсөн л гэдэг юм л тэгвэл мөнгөө төлснөөрөө энэ шал би бол тэрийн шалгадаг хүн биш байхгүй. А энэ байдлыг мэдээлж ингэж ярьж байгаа нь бол миний иргэний одоо үүрэг гэдэг юм уу. Нэг арцсан холбоо бол үндсэндээ бол иймэрхүү нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрдгөө байгуулах юм байна. Тэрнийхэн дараагаар ягаад ч би очиж 6 жил болсон. Сэлэнг аймгаас Богоон цугаад ч юм уу Хэнтэй аймгаас микрон цугаад тэр арцсан холбооны одоо гişүүд гэдэг барьцаанууд тэд нар ч ирээд энийг надад яриад байдаг байхгүй. Ийм юм болоод шүү дээ. Энийг мэдж байгаа юу гэдэг ч юм уу тийм ээ. Тэгэд энийг бол ярих би бол ярих ёстой гэж боддог. Яриад яваал юм л. Ярихтаа ингээд пактаар нэрээд ингээд ийм том гэмт хэргийн зохион байгуулалтын ажил болцоо ингээд яриад байгаа юм л да. Тэгээд ингээд би ярихаар ч ойлгож байна. Ойлгож байна. Тэгтээ надад нэг ийм асуулт энд гарч ирээд байна л да. Би өөрөө чинь за энэ тэр таны яриад байгаа тэр MCS гэдэг компани өөрөө чи яриаг сонсоод таны ярилцлагыг аваад MCS гэдэг компани тэр 5 толгой дахь цогцтой сумдах бүтээн байгуулалтан дээр очиод би сурвалжлаад энэ бол монголчууд ажиллаж байгаа залуучууд ингэж хийж чадчих гэд яг л авь адилхан яваад байгаа усуд тэгэд яагаад ингэж нэг уулзалтаад яриад ингэж болохгүй болчихоо. Тэр чинь уулзалтгүй яд юм бэ? Уулзалтаад ярьсан тэр ерөнхий сайттай хамт одоо ерөнхий сайтар Батуулд байна тийм ээ. Батуулдтай хамт од жургалтай хамт уулзаад ийм юмыг ингээд та нар гүн чинь ямар хизээ өхнө гэж ийм юмнуудыг ингэж яадаг. Та нар энийг ийм юм болсон шүү дээ. Ингээд уулзаад ярилгүй яд юм чи ярьдаг болоод арга барагдаад ийм ярьж бүлгийн хурал дээрээ ярьсан. Би одоо энэ материалуудыг бол одоо өгдөх газар нөгнө гэж бодож. Ийм юм чинь бүгд их хурлын тогтоол мохтоол гинж бүгд баримтаараа байж байгаа. Тэгээд эн чинь их ашигын зөрчил би түрүүн тэр Германы ерөнхийлөгчийг ярьлаа тийм ээ. Зөвхөн орон сууцны хөнгөлт аваад огцорж байна. Өнөөдөр манай сайдэр орон сууцнд гүйчиж орцсон. Нөгөө энэ очор дайрсан компанийхаа. Би зөвхөн очор дайрсан гэж ойлгуулах гэж яриад байна л. Том 5 толгой нь оюу толгойтойгоо зэрэг их хурлын тогтоол гараад засгийн газарт үүрэг өгцөөд 5 толгойг нь хоош нь татаад ухаан удгийг урд нь оруулаад явуулаад оюу толгойг явуулаад оюу толгой дээр ноцолдож байгаа хооронд энэ юм ингээд мартагдсан байхгүй. Тэгээд одоо төмөр зам гэж ярихаар хүмүүс энийг нөхрөл төмөр зам л гэж яриад байгаа. Тэгэд яг танаас эргэж тэгэж асууж штэ. Та тэр төмөр замыг чи явуулах сайд нь байсан биз дээ гэж ярьж байгаа. Хөрөнгө мөнгөнийх нь мэдэл над дээр байхгүй байхгүй. Бодлогын 2010 оны 6 сарын 23-нд Монгол улсад төмөр замын бодлого гэж байхгүй хаад их хурал дээр хилцүүлээд батлуулсан. За өстой их юм болж батлуулсан да одоо тэгээд тэрийг бол эргээд зургатаар гаргахад бол хүмүүс мартчихсан юм шүү. Энэ өөрөө бодлого батлаад авангууд нөгөө яг тэгвэл 2008 оны сонгуулийн өмнө энэ Energy Resource компани чинь нарийн царгаар төмөр зам урагшаа тавихын засгийн газар өгсөн байгаа байхгүй. Сонгуулийн өмнө шүү дээ. Энэ чинь бодлого энэ төр гэж юм байна. Чинь хэрвээ бодлоготой бас нэг их орноо морно гэж боддог улсууд бол эн чинь юу лээ тийм ээ. Ингээ бодох хэрэгтэй байхгүй. Энэ чинь айгүй ингийн юм байхгүй. Хитгэн гэр бүлийн төлөө 2.7 сая хүний асуудлыг ингээд очор дайруулаад шийдэж байна гэдэг бол битгэхгүй одоо хэл боловсралтай л улсууд шүү дээ. Хаан л хаан ном сургууль төгссөн. Тэгэл энгийн математик дээр өгүүлбэртэй бодлого гэж бид нэр үздэг яг л тэр байхгүй. Тэгээд одоо эн чинь за яах вэ? Засгийн газарт байж гэтэл их хуралд чинь шийдвэр гарах хүмүүсийнх нь багцаа баримжаа бол одоо ардсан нам хийдүүлээ. Би яг нам яриад байна. 28 болоод байдсан шүү дээ. 2008 оны сонгуулиуд бид нар ч бол ялсан байгаа шүү дээ. Ерөөсөө тэгэл 28 суудал болгоод ингээл янз бүрийн бодлоо нөгөө нэг эдгээр чинь нэг ийм юмаа хийхийн тулд энэ сонгуулийг бол дээд зэрэгээр бодлоон тулдаг арга мөхтэй болсон.